За тэгэхээр ийм байна. Одоо энэ 30 минутын дээр би одоо жишээ нь энэ SNX-ийг ер нь зүгээр туршилтын юм хийж байгаа л да. Тэгэхээр энэ дээр одоо уналт явж явах дунд нь өсөлтийн цагаанлаа үүссэн. Тэгэхээр энэ бол ер нь буцна гэсэн. Тэгвэл аль хүртэл унаад аль хүртэл буцах вэ гэдэг асуултын тэмдэг гарч ирнэ тийм үү? 15 минут руу ухраа. Энд бас лаанууд үүсцтэй. Тэгэхээр энэ ийшээ энд явж илаа гэхэд энд ийшээ буцаж ирэх нь тодорхой. Гэхдээ энэ лааны яг аль цэгээс буцах вэ гэдэг айгүй эргэлзээтэй байна тийм үү? 5 минут руу ухраа. 5 минут юм байхгүй. 1 минут руу төвлөж тээ. Нэг минутын дээр яасан бэ? Энэ дараа энд зоонд татагдсан. Эндээс буцаж байгаа зү. Тэгэхээр энэ буцах цэгийг ингэж олох юм байна. Өндөр найралчлалтай.